시걸 진지로 돌왕의 시수 절벌 진지로 자원이 어쩌다 돈시면 암기 ахын ачаад лам багш минь миний оюун ухааныг номон зүгэлэхэд аж тэтлэн хайрлах тоон ачаад лам багш минь номыг гэгэрлийн заммурт одуулахад аж тэтлэх тоон ачаад лам багш минь гэгэрлийн заммурыг үзэгдэл бүхнийг элб мэд хэмээн ухааруулахад аж тэтлэх тоон ачаад лам багш минь эндүрлийг бэлэг бэлгүүний хур болоход аж тэтлэн хайрлах тоон. За энэ дөрвөн ном байгаа. Тэгээ энэ дөрвөн хамгийн дөрөвдөх нь болох төлөв ишэсүү чарвар жинжило буюу ачаад лам багш минь энэхүү эндүрлийн үзэгдэл бүхнийг элбийн үзэгдэл бүхнийг хязгааргүй бэлэг бэлгүүн болоход бэлэг бэлгүүний хур болгоход аж тэтлэн хайрлах тоон гэж айлж байгаа. За тэгэхээр энэ номын гол утга нь юм бэ гэхээр элбийн үзэгдэл буюу эндүрл гэж юу хэлээд байна гэхээр бидний элдв гим онол нүгэл гарах гол үндэс болсон 6 метрхийн шунлыг хэлж байгаа. За үүнд юу хэлж байгаа нэхээр үзэх, сонсох, амтлах, үнэрлэх, мэдрэх. За тэгээ энэ 6 дахь нь юу болж байна гэхээр бодох, бодлууд байна. Бидний бодлыг хэлээд байгаа. Бодол маань өөрөө эндүрл байдаг гэж байгаа. За ингээд 6 метрхийн ариусвал бид хүлээсээс чөлөөлөгдөнө. Нүдээр үзэх, чихээр сонсох, хамраар үнэрлэх, хэлээр амтлах, биеэрээ мэдрэх зэрэг нь эцэстээ биднийг шунал уур мохогт хөтэлдэг. Тэгэхээр эдгээр бүгдийн цаана юу вэ гэхээр тэр үзэх, сонсох, үнэрлэх, амтлах, биений мэдрэхүйн цаана ганцхан нэг л ба. Тэр юу юм бэ гэхээр эдгээр бүгд цаана мохогт хөтлөгдөж байдаг. За жоо жигдэн сум гэгэнтэй алдах та. Бид гадаад үзэгдэл шунах мунхаг буй тул дахин зовлонд нэрвэгдсээр байдаг юм аа. Хэмээн айлцсан байдаг. Харин бид гадаад үзэгдлийг мэдрэх шунлыг ариусгах нь хамгийн чухал юм. Гэлова богдод гадаад үзэгдэл шунах гэж өгөө болсон байсан. Тийм учраас наруу башаавта олон шалгуурыг тавиад 12 их сорилго 12 бага сорилго тэргүүднийг тавиад тэдгээр сорилгын үр дүнд нь эцэст нь Нароба богдод гайхамшигтай дээдийн ном увцаа хайрлаа. Ингээд Наруу богдчихсантэй төгс гэгэрлийн хотыг олсон түүхтэй. Тиймээс элдв шунал нь үгүй болсон байдаг. Түүний тулд ухамсараа үргэлж сэрэмжтэй сонор болгох нь чухал. Хэрвээ бид өөрийн ухамсар буюу оюун ухаанаа энэ мэд соргог болговол өөрийн угийн байгаль язгуур сэтгэл болсон тэр гайхамшигтай бурхан чанар тэр нь юу вэ гэхээр биений амгалан, хэлний амгалан, сэтгэлийн амгалан энэ гурван гайхамшигтай амгалан идэх болно гэж айлцсан байна. Мэлрав богд айлцгахдаа юу ч сэтгэл дургасан түүнийг үнэн бодит болж байгаа гэж бүү эндүрэн сэтгэлээр нь барьж аваарай гэж айлцсан байна. Хэрвээ тэр мэтэ хүлээс үгүй болсон цагт угийн байгаль язгуур сэтгэл өөрөө Дармакая буюу номын лагшин болно хэмээн айлцсан байдаг. За лом батанжуна гүр өрмбүчи бурхан айлцгахдаа юу ч ийдвэр нүдэнд үзэгдлээ гэсэн гаднах сав ертөнц доторх шимийн амтанч элдв шунал тэдгээр бүгдэд элдв шунал мөн зууран барих сэтгэлийг чөлөөлөх хэрэгтэй хэмээн айлцсан байдаг. Учир нь үзэгдэл өөрөө хоосон чанартай ба түүний нэгж нь гадаад мөн чанартай бурхны хот мандал болдог. За үүнийг намшийн ишээ гэж нэрлэж байгаа. Англи цаашлаад Мэлрав богд ингэж айлцсан байна. Бид өөрийн жирийн ухамсарт болсон жирийн тийм мэдхүйн сэтгэлийг буухна. Харин тэрхүү тийм мэдхүйн сэтгэлийн ухамсарыг харахыг бийж болов. Харин түүний оронд бэлэг бэлгүүнийг харах боллоо гэж айлцсан байна. За би хамаг амтныг
намыг болсон харин хамаг амьтныг бурхан гэж харах болов гэж ингэж Мелхог дайлсан байдаг. Тэр мэд хамаг амьтан бүгд баатар болон дагин сууд Бочотоо баатар болон Бочотоо дагин сууд юмаа гэж Мелхогд ингэж гайхамшигтай өөрийнх нь сэтгэлийн мөн чанар ариусан учраас өөрийнх нь үзэгдэл нь тэр мэд ариуссан байдаг. За тэр мэтчлэн Мелхог ч гэсэндээ би хамаг амьтныг баатрууд мөн дагин сууд Бочотоо баатрууд Бочотоо дагин сууд гэж харах боллоо гэж айлцсан байдаг. Тэр мэд бүх үзэгдэл яг үнэндээ бидний мэдрэх үйлс байдаг. Мэдрэх болон үйл байдаг юм а гэж айлцсан. Мөн Жоо жигдэн сумгийг айлдахдаа элдв бодол бүхэн үнэндээ зовлон юм а. Хэрвээ түүнийг нэг талаас нь орон гэж хараад нөгөө талаас нь эзэн гэж харах юм бол тэр мэд хуран мэдлэр ялгаж харах юм бол зовлон үргэлжлэж гарна хэмээн айлцсан байна. Түүнийг харин ариусгаж чадвал гэтлэхийн заммар болно. Тэр мэд гэтлэнэ гэж зовлонгоос гэтлэнэ хэмээн айлцсан байна. За тэр мэтчлэн өөрийн байгаль язгуур сэтгэл их тэр гайхамшигтай бурхан чанарт оршвол үйлс бүхэн аяндаа дэлгэрнэ. За үүнийг бас Делавигийн 6 йога ном гэж бас нэрлэдэг. За мөн Делавигийн тэр 6 йогийн хамгийн анхныхт нь юу гэж альцсан бэ гэхээр юуч бүү дус гэсэн ба. Юуч араас нь бүү даг, бодлыг бүү даг, бүү оролт гэсэн үг. Элдв бодлыг бүү зас, бүү шүүн тунгаа. Өнгөрсөн бодол, ирээдүйн бодол хоёрт бүү ээрэгдэх тоон гэж айлцсан байна. Бүү төөрөлдөх тоон хэмээн айлцсан. За хоёр дахь нь бүү боддог байна. Гурав дахь нь үргэлж одоо цагт ухамсараа оршоо гэж. Жишээлбэл зочин ирэхэд маш амгалантай байж түүнийг маш хүндлэн дайлдахтай адилхан тэр мэтэл яг л ирж байгаа сэтгэлд орж ирж байгаа бодол мөн сэтгэлээс гарч байгаа одож байгаа бодол хоёр аль алинд нь маш амгалан орш гэсэн үг. Тэгэхээр орж ирж байгаа бодлыг маш сайхан хүндэтгэлтэйгээр хүлээж аваад тэгээд тэр хүндэтгсэн бодол маань аяндаа замхан алга болно л гэсэн. Яг л зочныг хүлээж авч байгаатай адилхан. За дөрөвдөг нь юм бэ гэхээр бүү бяцлах гэсэн байна. Яг үнэн бяцлагалд барих зүйлгүй тэрхүү ухамсар бол өөрөө сэрэг байдаг. Тэгэхээр тэр сэргийг ухамсар дээрээ оршихыг тав дахь нь бүү анзаарах тоон гэж. Бүү анзаар, бүү сонжил, бүү нэгтэл. За түүний утга нь юм бэ гэхээр зэрэг зөв буруу гэх мэт шүүлтийг бүү үсгээ. Сэтгэлээ үргэлж маш амгалан угийн байгаль язгуур сэтгэлд нь оршоо гэж. Зүгээр тайван зөнгөөр орших хэрэгтэй. Санамсар мэдэмсэртэй орш. Санамсар мэдэмсэртэй орсноор маш гайхамшигтай сэрэмж төрдөг. Тэр мэтчлэн сэрэмж хүчтэй бол сатаарах бодолд автах боломжгүй болно. За жигдэн сум гэгэнтэн алдахдаа 3 цагийн бурхтын гэгээлсэн зам нь элдв бодол үгүй, өөрч шунах сэтгэл үгүй, өн удаан оршиж байж төгс гэгээлд хүрнэ хэмээн айлцсан байна. За мөн Делавигийн 6 дахь гайхамшигтай номонд айлдахдаа 6 йога гэж байгаа. Тэгээ энэний 6 дахь нь юм бэ гэхээр Махамудраг үргэлж сэрэмжтэй бяцлах гэж айлцсан байна. Хамгийн эрчимтэй дадал зуршил бол Махамудра юм а. Үүнийг өн удаан дадуулж олж авдаг. Хэрвээ хормын төдийж бяцлах аваас Махамудрагийн ухаарал мэдрэгдэж өөрт илчлэгдэх болно. Мэлрав богд айлдахдаа 5 гишүүнд Махамудра хэмээх содорт айлцсан би. Тэрхүү гүр дуу байдаг. За түүний анх дугаарт нь эхлээд 3 эрдэнэт авралыг одуулах хэрэгтэй. За түүнийг төвдөр юу гэж байна гэхээр Симжа намлаа нинжи хом гэж. Симжа намлаа нинжи хом гэдэг нь их болсон хамаг амьтанд асар их нэгүсэнгү сэтгэлийг үргэлж төрүүлж байгаарай гэж айлцсан.
Тэгэхээр энэ яаж төрд юм бэ гэхээр эхлээд 3 эрдэнэ даврлыг одуулах хэрэгтэй. Бурхан, ном, хувргийн чуулга. Энэ мэтлэн цаашаа элдв урчлангийн гим эргүү зэргээс оюун санаагаа буцаах хэрэгтэй. Тиймээс нэгүсэл хайр, бодис сэтгэлийг эхлээд төрүүл. За дараа нь хоёрдугаар нь юм бэ гэхээр аран лүд түгчи чимбэргом. Түүний цанд утга нь юм бэ гэхээр өөрийгөө ядан бурхан буюу жанасыг бурханд бяцлах хэрэгтэй гэж. Өөрөө ядан бурханы дүр төвлөрөхгүйгээр амьтны тусыг бүтээх маш хэцүү. Тийм учраас өөрийгөө үргэлж ядан бурханд бодож бяцлах нь хамгийн чухал. За гурав дахь нь живэр завэ лама гом гэдэг нь өөрийн тэргүүн оройн гавл дээрээ ачаад лам багшаагаа үргэлж бодоорой гэж айлцсан. Чигдэн сумгийн байж болно, Мэлрава багт байж болно, Марвалам багшийг бодсон. Тэр мэтлэн бид ч гэсэндээ өөрийн ачааллан багшаагаа үргэлж оройн гавл дээрээ залж бяцлаж байх нь чухал. За дөрөв дэх нь юу юм бэ гэхээр Махамудра болдог. За тэр нь юу юм бэ гэхээр зэрэг домбоо нэдло гом юнсрын буюу хоосон чанарыг үргэлж бяцлах хэрэгтэй гэж. За үүний цаад ухаан нь юм бэ гэхээр агшин зуурч үнэн сэтгэлээр бяцлагж Махамудраг бодож удаан бяцлалд орших хэрэгтэй гэж байна. Тэгэх юм бол бурхан багшийн 84,000 номын цогцос бүгдийг ухаарч чадна. Тэгэхээр Симжа номлон энэ домбоо нэдло гом юнсрын буюу хоосон чанарыг үргэлж бяцлага гэдэг тэр утган дээр. Цаанаа бол бурхан багшийн айлцсан 84,000 номын цогц бүхнийг бяцлагж байгаа гэсэн үг. За эцэст нь 5 дахь буюу үйлдсэн буян бүхний хамаг амтны бод хутагт өнөөхөө ариун сэтгэлээр зориул гэсэн байна. За үүнийг жилан ави жая тав гэж. Энэ мэтлэн хийсэн буян бүхнийг үргэлж зориулж явах нь чухал юм аа. Тэгэх юм бол тэр зориулсан буян бол алга болохгүй гэж альцсан. Энэхүү 5 гишүүнд Махамудраг Мэлрава богдбэр өөрийн аман гэгэнээрээ зарилгалсан. За ингээд бид энэ хамгийн сүүлийн төлөв ишисүү чармар чинжэло буюу энэхүү эндүрлийн үзэгдлийг их бэлэг бэлгүүнд хувиргаж бэлэг бэлгүүний хур болоход ажитлан хайрлах гэдгийг тэр утга бол тэр чигээр Махамудрын ном байна. Тэр юу вэ гэвэл өөрийн ухамсараа бодолд үл цацруул. Тэр мэд сэтгэлийн урсгалыг өөрийн байгаль язгуур сэтгэлд оршоолоо их амгалан болно. Жирийн хүний ухамсарыг яг одоо цагт нь амгалан оршоохыг хэлж байгаамаа. Маш амгалан оршоохыг тэрхүү Махамудрын сэтгэлд 50 амгалан оршиж байгаа гэсэн үг. Гамбаба гэгэнтэн алдахдаа бурхан багш хүмүүний дүрээ залраад энэхүү дээдийн өвдөс номыг шим болгож бидэнд айлцсан мөн үзүүлсэн юм аа гэж. Мөн хожим Мэлрава богдч гисэн тэр мэд бурхан багштай ажиллах нь тэрхүү Махамудрын бяцлагыг бүтээж төгс гэгэрлийн хутгийг олсоо. За ингээд жирийн ухамсар бүгд 6 м хөвгээр хөдлөгдөн сарниж цацран чөлөө үгүй болдог. Махамудра бол жирийн ухаан буюу бидний энгийн ухамсар оюуныг сома буюу хамгийн анхнд нь маш шин болгодог. Хоёрдугаарх нь ньюма буюу өөрийн уг язгуурт нь төлөвшүүлж чадна. Гуравдугаарх нь нава буюу тэрхүү уг ухамсар маань өөрөө тусал болж нэгсэндээ тусал буюу хамгийн цаад бинду гэж нэрлэж байгаа. Тэр биндугийн цаад утга нь юу хэлээд байна гэхээр үзэгдэл. Энэ гурван төлөвт оршоод чаддаг энэхүү гайхамшигт
гайхамшигтай Махамудрыг энэхүү гурван төлөвийг гайхамшигтай Махамудрын төвшөнд бясалгах хэрэгтэй гэж айлцсан. За үүний эхний сома буюу одоо шинэ гэсэн үг. Шинэ гэсэн үг нь юу гэсэн үг вэ гэхээр маш тунгалаг орших гэсэн үг. За үүний цаад утга нь юм бэ гэхээр өнгөрсөн болон ирээдүй тэр хоёр цагийн яг дундах завсарт нь оршихыг хэлж байгаа. За түүний цаад утга бол маш гүнзгий. Анхны ирж байгаа бодол, бидний оюунд орж ирж байгаа бодол аяндаа хэсэг бидний сэтгэлд байж байгаа. Тэгээ зөөлөн чимээгүй гараа явна. Яг тэр гарч явж байхад нь тэр агшныг барьж авна. Тэр агшныг барьж аваад дараагийн бодол орж ирэхийн өмнөх яг тэр дунд завсрыг хэлж байгаа. Тэр дунд завсарт юу орж ийн гэвэл хязгааргүй тунгалах шинэхэн бодол оршиж байгаа. Шинэхэн бодол биш, шинэхэн оюун санаа оршиж байгаа. Маш тунгалаг оюун хаа. За түүнийг бол шинэ гэж нэрлэж байгаа. Сома гэж тэр төвдөр сома. За хоёрдугаарх нь Ньюма гэж. Ньюма гэдэг нь юм бэ гэхээр угийн буюу язгуурын төвшөнд оршно гэсэн үг. Тэгэхээр тэр мэд тунгалаг тодорхой саруулхан оршиж байгаа тэрхүү ухаан маань өөрөө яг сэтгэлийн угийн анхны язгууртаа оршиж чадчихна гэсэн үг. За гурав дахь нь юм бэ гэхээр намаа буюу үнийг биндүү гэж нэрлэж байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэхээр элдв цацрал үгүй оршин гэсэн үг. Нэгсэндээ юу гэсэн бэ гэхээр өөрийнхөө ухамсарыг тэр элдв цацралгүй оршиж байгаа тэр шинэхэн сэтгэл тэр тунгалаг оршихуйтай зүгээр орх гэсэн үг. За түүнийг бол юу гэж юм гэхээр намаа буюу тэр үзэгдлийг ариусгах байгаа буюу гэж хэлж байгаа бас өөрийн тусалдаа оршиж байна гэсэн үг. За тэр нь юу гэсэн үг вэ гэхээр цаашлаад элдв цацрал самуурал үгүй бодолд ижсүүлэхгүй гэр оршно гэсэн үг. Тэгэхээр тэрний цаад утга нь юм бэ гэхээр элдв бодолд бид нэр эзлэгчээрээ тэр бодлыг дагаад тэр бодлын эрхэнд яваад өгчөж байгаа. Харин энэ өөрийнхөө тунгалаг ухамсар дээр оршиж байгаа юм бол тэр бодлыг харин өөрөө эзэлж байгаа. Нэгсэндээ тэр бодлуудын эзлэн та өөрөө болно гэсэн үг. Энэ мэтлэн бясалгахыг л хэлээд байна. Тэр цагт л Махамудраг таниа. Тэр нь ч бас өмнөх өгөөсөн гурвын цаад чандад орших ухаан бэлгүй юм аа хэмээн альцсан байна. За жишээлбэл унтахын өмнө ухаан цэвэр тунгалаг болж чадвал зүүдний үзэгдлийг ч бас тунгалаг таних боломжтой. Тэр үед зүүдэнд ч гэсэндээ маш сургаг, соргог, сэрэмжтэй байж чаддаг. Тэр үед бас ухаан маш сэлмэг байна гэсэн үг. 6 метр хүй 6 сэрхүйтэй холбоотой байдаг. Жоо чигдэн суман гэгээтэй айлдахдаа 6 метр хуйн сүнсний энгийн ухаан ариусвал үзэх, сонсох, амтлах, үнэрлэх, мэдрэх, бодох бүгд асар ариусаад шунах, уурлах, ойр болон холд барих зэрэгээс бүрэн ангижрах болно гэж айлцсан байна. 6 метр хүү ариусч хоосон чанарт тэр мэтчилэн аяндаа уусах болно. Түүний цаана яаж юм гэхээр түүнийг нэгсэндээ өөрийнхөө сэтгэлийн уг тэр тунгалаг байгаа оршихуйг бид юугаар харддаг вэ гэхээр сэтгэл дотор байгаа маш хурц хараагаар хардаг. Маш хурц vision буюу тэр мэдрэхүйгээр мэдэрнэ гэж байна. За тэдгээр бүгдийг үнэхээр жирийн одоо үгээр илэрхийлэхийн арга байхгүй гэж айлцсан байдаг. Гагцхүү тэргүй бясалгаж байгаа хүмүүс өөрөө тэдгээр бүгд бясалгалынхаа мэдрэмжээр мэдэрдэг. Гадна талаас энэ хүн яг үнэхээр мэдэрсэн байна гэж бас хэлхийн арга байхгүй гэж айлцсан байна. Яг гагцхүү өөрөө мэдэрдэг. За ингээд цаашаа мөн хэ базрын тантра буюу жидэр бурхны тантрад айлцсан байгаа. Бясалгалт юмс болон номсын үзэгдэл, номын үзэгдэл буюу чö гэж байгаа юм л да. Нэгсэндээ юмс үзэгдлийн мөн чанарын чандыг ухаарч чадвал цаашдаа үл бясалгах болно гэж. Түүнийг л үл бясалгахгүй гэсэн үг л дээ.
Тэгсэндээ юм үзэгдлийн бүр цаад чанд хязгаарыг ухаарчихсан байгаа гэсэн. Тэр нь бас тэр гих тэмдэг үгүй. Өөрийн байгаль язгуур сэтгэл өөрөө тэр юм аа гэж альцсан байна. Сав ертөнц шимийн амтан бүгдийн үнэн язгуур өөрөө хоосон чанартай. Үүнээс өөр бяцлах зүйл гэж үгүй. Бяцлагт хоосон чанарыг чухалчлах нь гол юм шүү. Милара богд альтгата урт насны олон янзын бяцлал хиндүү болон бусад шашны бяцлагалд байдаг. Тэдгээр бяцлал дайсандаа үл хүчийг хэрэглэх гэж байна. Хүч үл хэрэглэх буюу тэр мэд бяцлаглыг гол зорилгоо болгодог гэж байна. Нэгсэндээ бидний дайсан байна гэдэг нь эцэс дайсан гэдэг нь юу юм бэ гэхээр нөгөө орж ирж байгаа бодлуудыг хэлээд байна л да. Тэгэхээр тэр бодлуудад бид нэр миний дайсан гэж өөдөөс нь тэмцэх биш хүч үл хэрэглэх буюу маш амгалан тайван мэрэгэн аргаар тэдгээр бодлуудыг өөрийнхөө жинхэнэ эрхэндээ оруулж авахыг хэлээд байгаа. Тэгж чадвал нас урт болно гэж. Түүний цаана яаж юм гэхээр элдв бодлого болоод ирэхээр аянда сайхан урт наслан амгалан болно гэсэн үг. Ингээд цаашлаад ухамсар үгийн хоосон чанарыг бяцлах сэтгэлд юу ч үзэгдэхэд тэр сэтгэлд юу ч үзэгдэхэд хамгийн чухал нь санамсар мэдэмсэр чухал байдаг. Бас бяцлал үгийн орших нь гол юм аа хэмээн альцсан байна. Отож Гамбаба ламын номыг энэ мэд сайн ухаарах хэрэгтэй гэж альцсан байна. Мөн Жоо жигдэн сумгийг альцсан байна. Жоо жигдэн сумгийн номонд айлтгата гэгэн дэлгэр дунд хураангуй гэсэн эдгээр олон номуудыг альцсан байдаг. Түүнээс Гамбаба ламын альцсан энэхүү 4 ном гэж Дагбо Чоши гэж нэрлэдэг. Отож Гамбаба ламын 4 ном. Энэ ном бол үнэхээр бэлгүүнийг улам хурц тодруулагч юм аа. Майдар бурхан альцсан байна. Та өөрийн сэтгэлийн уг язгуурыг хурмаггүй тань яг тэгвэл аяндаа юмс маш тодорхой болж улам саруулсан хэмээн альцсан байна. Бидний сэтгэл сатаарл хэтэрхий олширвал бяцлал үр дүнтэй болохгүй. Тиймээс санамсар мэдэмсрийг үргэлж дадуулах нь чухал. Бүхэл үйлээ тэрхүү үйлдэлийг хийж байхдаа санамсар мэдэмсэртэй бай гэж альцсан. Тэрхүү санамсар мэдэмсэрт юу нөхөр болох вэ гэвэл хичээнгүй нөхөр болно. Явах, суух, идэх, уух-тааж санамсар сонор сэрэмжтэй бай. Явах үед ч гэсэндээ өмнө чинь гууж ялга байна уу, нөх байна уу эсхийг үргэлж харж маш хянуур явж бай гэж альцсан байна. Мелара богд альцсан байна. Бяцлал мөн түүний эзэн болсон бяцлал хоёр хоёулаа сэтгэлийн хоёр үгүй чанар юм аа гэж. Мөн түүнийг сэтгэлийн маш соргог ухамсараар олж авч чадна гэж альцсан байна. Анхандаа тэр бяцлагаачин мөн бяцлал үйлдэх тэр орон гэх юм уу юу бяцлах вэ гэдэг нь аль нь ихэндээ сэтгэлийн ухтар болдог. Тэгвэл анхааран авлага маш үр дүнтэй байдаг юм аа. Хичээнгүй төвчээр хоёр л бяцлаглын завсар үеийн нөхөр нь болдог. Даашид бяцлал дээр энэ бяцлаглын завсаргүйгээр бяцлаг гэж дандаа гардаг. Ялангуяа Махамудрын бяцлал дээр гардаг. Тэгэхээр бяцлаглын завсар үе гэхээр юу хэлээд байна гэхээр жишээл бид Махамудрыг бяцлаж явах үедээ сэтгэлээ маш сайн төвлөрүүлчихэд тэр бяцлаглаасаа гарах үед буюу за ерөөл өргөөд тэгээд гарангуудаа за би ерөөсөө бяцлаглаас бүр мосон гарчлаа гэд ингээд ертөнцийн үлийг хийгээд явдаг гэж.
Тэр ертөнцийн үйлийг хийж байгаа нь өөрөө бяцлалт завсар оруулаад байна гэсэн. Тэгвэл тэр завсрыг чигсэндээ алдахгүй байж бяцлахыг яаж бүтээх вэ гэхээр төвчээр хичээнгүй хоёроор бүтээдэг гэж альцсан байна. Мөн өвчин сарахаа гигэнтэй альцсан байна. 10 зүг хаана оршивч эндүүрэл хаа сайгүй байна. Үнийг л ухаарвал эндүүрэл үгүй болно гэж Махамудрын үнэн учрыг тайлсан байдаг. Хоосон чанарын үнэн чанар хаа сайгүй байгааг тэр мэтлэн ухаарна. Энэ цагаас хойш ямар ч эндүүрэл сатаарл үгүй болсон. Тэр мэд эргэлзээгүйгээр сэтгэлийн анхаарлаа бүү алдахтаа хэмээн төвчин сарахаа бээр альцсан байна. Мэлрав богд алдахтаа байгаль язгуур сэтгэлийн үнэн эндүүрэл үгүй тэрхүү сэтгэлийг хүмүүн өөрөө үнэхэрийн эндүүрэл үгүй ухаарвал үжил маш тодорхой ургаж бүхэл юмс ариус тэр мэд үзлээр би хамаг амтныг харахгүй болов харин тэднийг эцэг их бурхан буюу явьян бурхан гэж хардаг боллоо гэж альцсан. Би юмсыг бодит гэж харахаа болов хоосон чанарч хаа сайгүй л байн хэмээн ухаарлаа. Тэр мэд үзэгдэл сэтгэл хоёр хоосон чанарт ургав. Нэгэн удаа Рачумба зүйдлсэн байна л да. Тэр цагт Акшобая бурхантай уулзаад хаа сайгүй эцэг их бурхад буюу явьян бурхтууд үзэгдээд зүйтэнд нь үзэгдсэн. Мөн тэр цагт Очирдар бурхан, Делава, Нароба, Марба ламын түүх намтруудыг тэрхүү Акшобая бурханы аман гэгэнээс нь нягуураас нь болгож сонсч ирсэн. Тэгтэл тэр Акшобая бурхан манд ингэж альцсан. За маргааш Мэлравигийн төгс гэгээс нь түүхийг сонсох болно гэж хэлээд. Тэгж альцсан байна. Тэгсэн чинь Рачумба тэр зүйдэндээ бас л боджээ. Миний багш одоо төвдөд амьд сэрүүн байгаа шүү дээ. Тэгтэл Акшобая бурхан тэргүүтэн эдгээр олон бурхад гэгээчүүд яг л миний багшийн тухай айлдах болсон бол маргааш яагаад ингэ миний багшийг айлдах болов доо гэж миний багшийн түүхийг айлдах болов гэж бодсон гэж. Тэгээд зүүднээсээ сэрсэн. За тэгээд Мэлрав богд тэр үед бас Акшобая бурхан гэж айлдсан байна л да. Одоо Мэлрава хаана байна гэж. Нөгөө Делоба, Нароба босод гэгээчүүд асуусан байна Акшобая бурханаас. Тэгсэн чинь Акшобая бурхан хариулсан ба. Одоо Мэл богд Агнестийн орн буюу тэр огмон гэж нэрлэдэг. Тэр гайхамшигтай Агнестийн орн залран буй гэж хэлсэн байдаг. За тэгээд дараад нь бурхад Бодшатва нар Баатар дагнсууд бүгд энэхүү түүхийг маргааш сонсноо гэж шинэлээд тэгээд бүгд тухайн өдрийнхөө хурлыг өндөрлөөд гадаалж байна гэж ингэж зүйдлсэн баг. Тэг гинтхэн Рачумба зүүднээсээ сэрсэн чинь өөрөө төвдөд мөн лавчид уул хатна яг өөрийнхөө орой унтахтаа байсан тэр газараа байж ирсэн гэж. Тэгэхээр зүүдэндээ бол тийм сайхан бурхны орноор явсан байна л да. Заларсан байна. Зорчсон байна. Тэгэхээр сэтгэл бурхтын орон хот мандал найдвартай оршдог гэж байна. Өргөж оршдог. Тэгэхээр сэтгэл ариун байх тусам бурхантай ойртож бурхны хот мандлыг үзэх болно. Тэр мэтлэн мөсөн уулдал ч гэсэндээ цаад уг мөн чанартай хайлаад ирэхээр ус болж урсан шүү дээ. Тэр мэд бид өөрсдийгөө бусдаас тусгаарлаж яадаг. Мөн өөрсдийгөө бусдаас тусгаарлаад барахгүй өөрийгөө батбөх хизээж өгөхгүй мэтэр бүр бусдаас тусгаарласаар байдаг шүү дээ гэж альцсан.
Тиймээс өөрийн сэтгэлээс ангид юмс үзэгдэл хамаг амтан гэж үгүй. Тиймээс их бэлэг ухаан биднийг эцэстээ нэг болгож уусгана. Хоосон чанартай бодит оршихуй л бидний угт байгаа нисванаст сэтгэл болсон уурыг үгүй болгодог. Тэр мэтлэн уур үгүй болохоор бидний оюун санаа тэр мэд тойл мэд тунгалаг болно. Нэгсэндээ түрүүн Рачумбагийн түүхээр ингээд бодох юм бол Рачумбагийн сэтгэл яг тойл мэд тунгалаг болсон. Тэр агш нь зүудэнтэй Агнестийн орон мөн Абхиратигийн орон буюу тэр гайхамшигтай бурхтын орнуудыг үзэж тэнд бурхнаас ном сонссон байх шүү дээ. Тэгэхээр бидний сэтгэлийн уг язгуур маш ариусгах тэр цагт тойл мэд бэлгүүнтэй болно. За цаашлаад харамыг төвчж чадвал тэгш чаны бэлэг бэлгүүнтэй болно. Мөн шунлыг төвчж чадвал тус санах бэлэг ухаантай болно. Цаашлаад атак төвчж чадвал үйлийг бүтээх бэлэг бэлгүүнтэй болж чадна. Мөн эцэст нь муухгийг төвчж чадвал номын чанарын бэлэг бэлгүүнийг олох болно. Тэр нь их ухаарал, бяцлаглаар л танигдаж бий болдог. Тиймээс бидний сэтгэлийн хөдөлгөөний суурь нь өөрөө гайхамшигт бэлэг бэлгүй юм аа. Жоо жигдэн сүмэн гэгэнтэг алдахтаа жишээл арх бол ууж буй хүний сэтгэл түүний тусгал нь байдгаа гэж альцсан. Харин эвгүүзэр хүмүүн архийг харин бэлэг бэлгүүний аршаан буюу дүзий. За манайх нанчид гэж нэрлэдэг дотоод тахил болгож өргөдөг. Тэр цагт хор биш аршаан болж чаддаг. Хэрвээ хүн архийг арх мөн гэж уувал сохтно. Харин өөрийн бэлэг ухаанаар архийг аршаан мөн гэж хүртвэл согтохгүй. Тиймээс нэг л ухаарч чадвал түүгээр жишээд бүхний удахыг төвггүй ухаарч чадна. Яг тэр мэт юуц сэтгэл дурган хоосон чанар дуусаад бүгд таван бэлэг бэлгүүн болж хувирдаг. Тэр цагт дармата гэж нэрлэж байгаа. Хоосон чанарын бэлэг бэлгүүн буюу номын чанарын агаар гэж нэрлэж байгаа. Хоосон чанарын агаар түүний язгуур өөрийн сэтгэлд болон үзэгдэлд ургаж уусч нэгддэг. Дело төвчин махасита бэр айлтгата бон өөрөө таван бэлгүүнд тула тэр ямагт үргэлж сэтгэлээ таван бэлгүүнд зохиох тоон хэмээн айлтсан байдаг. Тэр нь үргэлжил алдууруулахгүй өөрийн сэтгэлээ тэр мэд оршоо гэсэн санаа юм аа. Лам багш нар өөрийн хамгийн хурц дайснаа үргэлж 6 баримта төвчээрийн баримтын багш мөн гэж бодож түүнийг өөрийн багшийн мөн чанарт хувиргаж төвчээрийг бяцлагсан байдаг. Эвгүүзэр хүмүүн байр тэр мэд дадуусаар бодийн хотогт хүрэхэн дамжиггүй. Тиймээс үргэлж өөрөөсөө л асууж хариултаа номоос олж авч байгаарай. Жишээлбэл бусдад ширүүн үг муу хортой үгийг хэлэхэд яг буцаад өөрт ирэх нь дамжиггүй болдог шүү дээ. Яг л цуурай мэт. Тиймээс төвчээрийг мөн хүлцэнгүйг үргэлж бяцлаг. Мэлраа богд бэр айлтгата бурхан болоход энгийн даруй үргэлж амгалан бяцлагах амархан. Харин шалтгаан нөхцөл нь бүрдээд дайсан мэд бусдад нүүр тулахын цагт л та юуг бяцлагсан нь бүрэн шалгагдах болно хэмээн айлцсан байна. За Дело бүгдийн 6 йога гэж нэрлэдэг. За түүнийг дахин сануулъя. За энэ анх дугаарт нь бүү дурс, бүү сан, хоёрдугаарх нь бүү төсөөл, гуравдугаарх нь бүү бодо, дөрөвдүгээрх нь
бүү шалга, бүү нэгтэл, 5 дугаарх нь бүү хян, 6 дугаарх нь маш амгалан орших тун. Гэж Делоо богдыг энэ гайхамшигтай 6 йогыг сайн санах хэрэгтэй гэж айлцсан байна. Ингээд цаашаа Майдр бурхны айлцсан 5 гайхамшигтай судар бий. Жудлам, Додижан гэдэг олон судрууд бий. Тэрхүү судруудад номонд айлдахдаа за дүүн дотор судрын аймгийн чимэг буюу ондогжин гэж сударт айлцсан байна. 5 махбод эцтэй бүгд огторгууд уусаж шингэх болно. Тэрхүү 5 махбодод сүнс түгээмэл оршдог ба эцтэй 5 махбод ч гэсэндээ сүнсэндээ уусч хоосон болно. Хоосон чанар шингэх болно. Яг л хоосон байшин мэт хинч байхгүй. Цонх хаалга нь онгорхоо орхисон мэт болно. Тэр дотор олон сармагчгууд байгаад бүгдээрээ зүхтаад хаалга цонхоор зүхтан одох мэт. 3 хорч гисэн тэдэнтэй нэгт шүтгцээтэй байсаар байсан ба эцтэй 3 хорын уг язгуурыг таниад хамаг амьтанд тус болоход хувиргах нь маш чухал. Тэрж 1200 гаруй эрдэн болж хувирдаг. Мөн үжихгүй мөр буюу тонлом гэж нэрлэдэг. Үжихгүй мөрийг олоход 12 өөр янзын шүтэн барилгын бурхны хувилгаан болоод бурхны үс зохионгүйг үйлдэх болно. Тэр үед үжихгүй мөрийг илт оноо. 5 махбод тэр цагт 5 хорын эрхэнд эзлэгдэхээс гэтлээд асар их эрх чөлөөг олох болно. Гэтлхэн гайхамшигтай чанарыг олох болно. Очирт дагинсын гүр дунд айлцсан байдаг. 5 метр хүй махбодын мөн чанарын өнөмл хүй тэрхүү буйныг нээвэл гэж өмнөдхий тэр буян болох тэр гайхамшигтай чанарыг нээвэл харин ч хоосон чанарын хүчээр хамаг амьтанд маш хэлбархан туслах болно гэж айлцсан. Харцангуй төвшөнд хамаг амьтанд их тус болох ба өнөмл хүйдээ бод хутагт хүргэж үлдэнэ. Гүрэн бүчиг бурхны айлцсан сагдавт хэрвээ хэн нэгэн бодвол ертөнцийн ухамсараар 5 метр хүйг эрдэмт үл хувиргавал 3 хорын эрхэнд байсаар байх болно. Харин дүрс, дуу, үнэр, амт хүрлцгүй гих 5 метр хүй эцтэй өнөмл хүй чанартаа үл үзэгдэх ба тэр нь хоосон чанарт нэгдэн уусна. Харин сэтгэл өнөмл хүйдээ бие бусад гих орон эзэн гих хоёроос ангиж ирвэл хоосон чанар бясалгал хоёрын нэгдэл хослон орсноор юмсын үннийг хэлбархан таних болно. Жишээлбэл Шэрүү Нимбо буюу төгс бэлгүүний зүрхэн судар Парашна Парамита хэмээх сударт бурхан багшийн альцсан сударт айлдахдаа дүрс нь хоосон нь өөрөө дүрс юм. Дүрснээс ангид хоосон чанар гэж үгүй, хоосон чанараас ангид дүрс хэмээх нь ч бас үгүй гэж айлдсан байна. Тэгэхээр энэхүү сургаалыг бурхан багшийн их айдас дээр Жанасыг бурхан Шарипотраад айлдсан байдаг шүү дээ. За мөн 40 Верувагийг айлдсан байна. 3 зэрэг эцтэй 3 их лагшинг олноо хэмээн айлдсан. Эхлээд 3 шат гэж юг хэлж байна гэхээр 3 шатны бодгол гэж. За тэр нь юу юм бэ гэхээр Шарвага Будда, Паратика Будда. За энэ дараад нь Даажимба гэж нэрлэдэг. Тэрийн одоо юу хэлээд байна гэхээр Нянта Аранжил Жанчусэмба гэсэн үг. Нянта Аранжил Жанчусэмба. За Нянта гэдэг нь Шарвага,
10 жил гэдэг нь Парадика Будда, Женчусэм гэдэг нь Бодхисаттва буюу бодис сэтгэлтэн. Эдгээр гурыг 3 гэж үржээд эцэстээ 9 төвшин болно. Мөн цаашлаад 4 даяаны орн, мөн дүрсүгийн орн, тэр мэтчлэн цаашлаад 9 зүйлийн амьтад бүгд эцэстээ сүнстэй орших ба тэдэн эцэстээ Бурхны хутгийг олох болдог. Эдгээр бүгд өөрийн сэтгэд нэг болж эцэстээ өөрийн сэтгэд Бурхны хутгийг олно. 8 сүнсний ухамсар гэж өмнө айлдсан ба. Эдгээр бүгдийн хамгийн түгээмэл сүүлчийнх болох гүншийн нам шиг. За энэ нь бол бүхэн түгээмэл ухамсар гэж нэрлэж байгаа. Энийг alaya consciousness. За энэ юу юм бэ гэхээр зэрэг 5 их бэлэг ухаан эцэстээ бүгд нэг болно гэсэн үг. За тэгэхээр энэ юу юм бэ гэхээр бүгдээр одоо нэгсэндээ 5 мэдрэхүү гэсэн үг л дээ. 5 мэдрэхүү өмнө дурдсан байгаа. Хамгийн эхлээд 5 их бэлэг ухаан болон 5 их бэлэг ухаан түүн дотроо ялангуяа толмит бэлэг ухаан, тэгш чанарын бэлэг ухаан, тус тус сонох бэлэг ухаан, үйлийг үлдэх бэлэг ухаан, номын чанарын бэлэг ухаан. Эдгээр бүгд эцэстээ нэг болж номын чанарын бэлэг ухаан болж байгаа. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр нөгөө 8 дахь сүнсний ухамсар болох тэр гүншийн нам шиг гэж нэрлэдэг бүхэн түгээмэл оршиж байгаа. Тэр цацардаг биднээс сүнсний ухамсар гэх юм уу? Эсвэл одоо тим мэдхийн ухамсар. Эдгээр бүгд эцэстээ бүгдийг нэг болгоод номын чанарын бэлгүүн болно. За энэ үед эцэстээ юу болох вэ гэхээр 3 ертөнц. Сансрын 3 ертөнц. За энэ 3 ертөнц гэж юу хэлж байгаа нэхэр хүслийн ертөнц, дүрст ертөнц, дүрсгүй ертөнц эдгээр бүгд эцэстээ бүгд гэгэрэл болж сэтгэлд үзэгдэнэ. Тэр мэд эндүүрэл аяндаа хувраад бэлэг бэлгүүн болох нь яг л нар сар эцэстээ тунгалах огторгын орчлоос цэвэр ариун усанд дүрс нь ямар ч хэрэггүй тусах мэт. Бидний бэлэг ухаанаар хамаг амьтандж эндүүрэл төрөлт үгүй хамаг амьтанд туурвал үгүйгээр торолт үгүйгээр маш гайхамшигтай тусалж чаддаг болно гэсэн. За тэр мэтлэн тунгалах шөнө сарны гэрлийг бомбод юм уу эсвэл одоо аяганд ч юм. Тэгээ аягтаа усанд гадаа тавьчих юм бол түүнд сарны гэрэл ямар ч хувирлтгүйгээр ямар ч эндүрлэлгүйгээр дүрс тунгалаг мөн өнгө тунгалаг маш тодорхой гэрэлтэж үзэгдэнэ гэж. Тэр юу гэсэн бэ? Тэрний юутай адилхан бэ гэхээр тэгэд тусч байгаа нь яг өөрийн хувилсан бэлгүүний лагшин өөрийнхөө хувиргаж авсан гэх юм уу одоо өөрийн сэтгэлийн үг язгаас түрүүний тэр номын чанарын бэлэг ухаан төрөөд ирэхээр тэрхүү бэлгүүний лагшин Бурхны гайхамшигтай 10 хүч аимшиггүй их сүрээр хамаг амьтанд тус хүрэх тийм гайхамшигтай чадлыг олно гэсэн үг. Тэр мэд хамаг амьтандж нарны алтан цасраг мэт торолт үгүй, хугаралт үгүй, хаалт үгүй, боолт үгүй аяндаа маш хялбархан тусыг хүргэх болно. Мөн Майдэр Бурхны айлдсан Утара Тантра гэж ном байгаа. Жудлама гэж. За тэргүй сударт айлдсан Бурхны үйлс буюу тэр гайхамшигтай Пэрэнлэ гэж төвдөр нэрлэж байгаа. Пэрэнлэ гэдэг нь үйлс гэсэн үг. Тэрхүү гайхамшигтай үйлсээр номхроогүй нэгнийг хялбархан номхруулж үйлдэх нь яг л нарны гэрэл тусгал тэрхүү усан тусах мэт нэг л хувилгаан дүрээр олон амьтанд зэрэг тусалж чаднаа. Олон бомб буюу эсвэл олон аяганд сарны дүрс, тусгал дүрс бүгдэнд нь бүтэн
Мөн хуурмаг үгүй тусах мэт хэмээн айлцсан. Мөн 40 сарынхаа бэр ингэж альчээ. Эдгээр олон бурхан багшийн айлцсан сургаал дотроос ханчишгүй дээдийнх нь их хөлөгний сургаал заммаар тэрхүү заммөр бол дотроо очир төлөгний буюу нуус тарны дээд өвдсийг хайрлсан байгаа. Тэгээд тэр мэд нуус тарны дээд өвдсаар нэгэн бодгол бурхан болохын эцсийн үр дүн гүйцэнэ. Эцсийн үр дүн үзээ зогсохгүй бурханы зам мөрийг олж эцэстээ үрийн эцэс болно гэж. Үр дүнгийн эцэст хүрнэ гэж айлцсан байна. Сэтгэлийн ариусгал ухаарлан хэр толбоогүй асар ариусгүй юм а гэж утаараа тантраад бас айлцсан байна. Бас ариуссан болон эс ариуссан алиндэж бодийн сэтгэлээр буйнаа үргэлжид зориулвал бацад саад бүхэн аажмаар арилж эцэстээ бодийн хотогт хүрч бодисодын явдлаар явсаар бурхны хотогт хүрэх болоо. Мөн 40 сарынхаа гэгэтний айлсан доохаа буюу гүр дуулалт ингэж айлсан байна. Цэцгийн үр цэцэг өөрөө бадам лувха цэцэг өөрөө шавраас ургадаг боловч бадам лувха цэцэг өөрөө асар ариун байдаг. Тэрхүү бадам лувха цэцэг бол нинжин сэтгэл юм а. Тэрхүү нинжин сэтгэл нь өөрөө Дармакая буюу гайхамшигтай номын лагш юм. Цэцэг навч үр жимсэн дэлгэрсэн мод нь өөрөө Дармакая буюу номын лагш болдог. Нэгүсэл өөрөө цэцэг навч нь нэгүсэл нь тэр цэцэг навчтайгаа нийлээд ирэхээр Рупакая буюу дүрс лагшин болчих. За энийг юу гэж хэлж байгаа нэхэ нөгөө номын чанарын агаараас цаашлаад ховлгаан лагшин төгс жаргалангийн лагшин хоёр болж байгаа. Тэгэхээр ховлгаан лагшин төгс жаргалангийн лагшин өөрөө дүрс лагшин болж байгаа юм аа. Хөрс нь өөрөө Дармакая буюу Дармакаягаас ургасан байдаг. Нэгсэндээ цаад хөрс байж цэцэг навч чимс аяндаа дэлгэрдэг. Тэгээ тэрнтэй адилхан нэгүсэнгүү сэтгэл түүгээр жимсийг боловсруулж үлдэн шүү дээ. Тэрнтэй адилхан тэр нэгүсэнгүү сэтгэлээр өмнө ярьсан тэр гурван лагшинг бүтээж чадна гэсэн үг. Тэр мэтчлэн тэр гурван лагшинг бүтээснээр өөрийн сэтгэлдээ бүтээснээр хамаг амьтанд амгаланг түгээж чадна. Хамаг амьтны амгаланг авчирч чадна. Дэлгэрсэн цэцэг хоосон чанар нинжин сэтгэлийн хослон орохын бэлэгдэж байгаа маа. Ухаарл өөрөө хоосон чанарын хүчээр л бий болдог. Нэгүсэл бол бяцлаглалын хүчээр бий болдог. Тэр цагт хоёр хязгаарт унахгүй. Хоёр хязгаар гэж юу хэлж байгаа нэхэр бүх юмыг үүсгдэг. Үгүйсгэлийн хязгаар нөгөөх нь бүх юмыг мөнхөд барьдаг мөнхөрхөн хязгаар. Энэ хоёр хязгаарт аль алинд нь унахгүй. Тэр цагт үр жимс нь гурван лагшны мөн чанартай болно. За тэр гурван лагшны эцсийн үр дүн нь юу болох вэ гэхээр Дармакая буюу номын лагшин болоод эцсийн үр дүнд нь асар их айцтад ирнэ. Их амгалан ирнэ. Их айцтдын лагш нь өөрөө Рупакая болдог. Рупакая буюу дүрс лагшин бол. Дармакаягийн их айцтдээр Самбокая, Нирманакая хоёр аяндаа төгс төгөлдөр болдог. Мөн отож гамбо балам айлдахдаа хоосон чанар нинжин сэтгэл хоёрын нэгдлэр өвөр болон бусдын тус аяндаа бүтнэ. Тиймээс нэгүсэнгүү сэтгэл бол унамлахгүй дээд арга ба төгс гэгэрлийн гол суурин юм аа хэмээн айлцсан байдаг. Мөн Мэлравэ богд айлцсан байна. Хэрвээ хоосон чанар нинжин сэтгэл хоёрыг үл бяцлаганд дадуулбал төгс гэгэрэлд үл хүрнэ. Мөн Жова жигдэн сум гэгээтэй айлцсан байна. Хоёр их бод сэтгэлээр л очир дарын хотгийг бүтээн. Гамбо боламын айлцсан тэр дөрөв дэх ном болох гайхамшигтай бяцлал бүтээлийн үр дүн эцэстээ хамаг амьтанд тусыг хүргэх үйлсийг бүтээдэг юм аа. Отож Гамбо гэгэнтэн айлдахдаа хамаг амьтанд таарах элдв уран аргаар
тусыг хүргэх ба тэр нь ахлан зуурын амгалангаас аштын дээд их амгаланд хүргэх агуу бодийн сэтгэлийн хүч байдаг болоо хэмээн альцсан байдаг. Тиймээс наад зах нь амьтанд хор бүү хүрэг. Харин чадвал тусыг хүргэхийг хичээ. Эцэст нь асар ариунаар бүгдийг харах тун. За эрхэмдэд гарт ирэмбүч багш бол үнэхээр бурхны бодит хувилгаан юм аа. Хэдийгээр төвдөд төрсөн боловч барууны орнд ялангуяа Америкийн нэгдсэн улс болон бусад оронд дээдийн номыг дэлгэрүүлж бурхны үлийг бүтээж буй юм. Тэр мэд эрхэмдэд гарт ирэмбүч багшийн хувилгаан чанар лагшнанд хамаг амьтанд тэдний үүлийн үрд тохирох тус амгалан бүтээсээр байна. Жова жигдэн сумгигийн Гамбаба ламын айлцсан номыг үнэхээр гүнзгий, дэлгэр, асар уужим хэмээн магтан айлцсан байдаг. За ингээд өнөөдрийн ном маань үүгээр төр завсарлаа. Дахиад нэг хэсэг байгаа. За энэ мэтлэн Гамбаба ламын айлцсан тэр 4 дахь номыг маш сайн ухаарч ойлгохыг хичээгээрэй. Мөн маш сайн бясалгаарай. За ингээд өмнө дурдсанараа дахиад энэ 4 номынхоо төвдөр уншаад тэгээд утгыг монголоор дахин сэрүүлье. Лочесу доброе чинжило, челамду доброе чинжило, ламдулба шикбара чинжило, тулва ишесу чарбара чинжило. Ачид багшлам минь оюун ухааныг номон зүгэлэхэд ажил тэтлэх тун. Тэрхүү номыг гэгэрлийн зам мөрт одуулахад ажил тэтлэх тун. Тэрхүү гэгэрлийн зам мөрийг үзэгдэл бүхнийг элб мэд хэмээн ухааруулахад ажил тэтлэх тун. Тэрхүү элб буюу эндүүрлийг бэлэг бэлгүүний хор болоход ажил тэтлэн хайрлах тун. За тэгэхээр гол 4 дахь ном болсон одоо өнөөдрийн бидний ярилцсан энэ хүү 4 дахь ном бол голомт эндүүрл буюу тэр бидний тэр элб мэд элбдүүлээд байгаа тэрхүү эндүүрлийг яаж бэлэг бэлгүүний хор болгохын тухайд маш гүнзгий өвчсийг ингэж айлтан хайрласан байна. Тэгэхээр тэр нь юу вэ гэхээр эцэстээ бидний эндүүрлийн сэтгэл болсон 5 Несванысын сэтгэл бүхнийг бурхны 5 гайхамшигтай бэлэг бэлгүүн болгохоор эцэстээ номын чанарын бэлэг бэлгүүнд уусч бүхэл юмс үзэгдэл хоосон чанар нэмж сэтгэл дууснаа гэж гол нь айлцсан байна. За тэгэхээр өнөөдрийнхээ сайхан Гамбаба ламын айлтвар үүнийг сонссон буйна их болсон хамаг амьтны тусын тулд харамгүй хариу сэтгэлээр зориулъя. Жанчо сэмчо рембуче мажи банам жижүжэг чеванямба мепараян гоно гонду пелварашо бодин дэрдний сэтгэл төрөгүй нэгэндэн төрөх болтуга төрсөн нэгэндэн эс доротж улам дэше аривжих болтуга